тэнд сайн мэрэгжилтэй ажилтны хэрэгцээ гарлаа шүү дээ. Тэгэхэд тийм өндөр чадварын одоо ажил хэрэгцээ ажлыг хангахын тулд тэр багш нар өнөөдөр үүндээ байгаагүй байхгүй да. Тийм учраас өнөөдөр Мянганы сорилтын сангийн шугамар энэ мэрэгжлийн сургуулийн багшийн болгосон хүчний бэлтгэх дотоод гадаадын төрөл бүрийн шугамар арга хэмжээ авч байна. Тэгээ миний бодлоор бол энэ нэг ойрон 3-4 жилдээ болчих бах. Тэгээд гадаад дотоодын тусламжийг энд авах бах. Тийм учраас мэрэгжлийн сургуулийн багш гэдгийг зүгээр нэг юу гэдгийг нэг энгийн нэг зүгээр хэлний багшийн нэг одоо юу гэдгийг нэг өсчний багшийн төвшөнд өнөөдөр ярьж болохгүй. Тийм учраас энэ бол алхмаар биелэгдэх бас тодорхой хугацаа шаарддаг ажил шүү. Зүгээр манай сургуулийн хувьд ч гэсэн адилхан ердийн мэрэгжлийн энгийн мэрэгжлийн хувьд тэр шиг амарх юм байхгүй. Өөрчлөж болно. Уул уурхай тэр үйлдвэрийн захилгаан гэдэг юм одоо тийм нарийн мэрэгжлүүдийн хувьд бол хугацаа шаардах гэдгийг хэлмээр байна. За ингээд ганц үг хэлэх болцоо орцсныг ашиглаад хамгийн одоо сүүлчийн миний хувьд тийм ээ. Тэгэхээр өнөөдөр яавал мэрэгжлийн бос сургалтыг Монголын эдийн засгийг дэмжих вэ гэдэг асуудлаар энд байгаа бүх хүмүүс өөрсдөө санаа бодлыг уралдуулж энд суулаа. Тийм учраас миний хувьд юу гэж бодож байгаа нөхдөд зэрэг мэрэгжлийн боловсрол сургалтын хувьд төрийн хувьд зохицуулдаг яамд нь газрууд нь бодлогын хувьд нэгдмэл байх. Сургуулиуд нь ажил олгогчд нь үйл ажиллагааны хувьд нэгдмэл байх. Нэг ийм зүйлийг бодмоор байна. Хоёрдугаарт нь мэрэгжлийн боловсрол сургалтын одоо мэрэгжилтэй ажилтны улс орны эдийн засгийг хангахад давийн өмнө шаардлагатай стратегийн бодлогыг маш аралтай гаргах хэрэгтэй байна. Миний бодлого. Гуравдугаарт нь түрүүний тэр хүний хөгжлийн тухай асуудлыг үндэсний хэмжээнд зохицуулсан тэр бодлогыг хэрэгжүүлэх хэрэгтэй байна гэсэн ийм гурван зүйлээр үгээд төгсгөлээ. За баяртай. За баярлалаа. Нэг сэтгэл зүй хүмүүжил тэгээ эрх холбоо гэсэн хоёр асуулт үлдсэн. Хариулах хүн байвал хариулаарай. Тэрнээс гадна одоо ерөнхийдөө дүгнэлтийн үгээ хэлээд явчихуу да. Минут. 1 минут. Хугацаа л хэвтер явцсан. Тэр асуултын хувьд нь хитрхи товчлчих шиг боллоо. Сэтгэл зүй гэдэг мэрэгжлийн сэтгэл зүй гэж ярьсан. Тэрнээс гадна эрх холбоо гэдэг нь юу яриад байгаа гэхээр хэдэн цаасаар сурсан шүү. Одоо ингээд ийм хариуцлагатай л болгоё л гэсэн санаа хэлж илээ л дээ. Тэнд дурцагдаад нэг анхаарал өнгөрсөн хоёр асуудлын тухай ярил л да. Нэгдүгээр нь дөнгөж сая ярьдаг бүтээмжийн асуудал. Энэ бол дэлхийн маш том менежментийн асуудал байдаг. Монгол улсад бүтээмжийн байгууллага бий. Гэхдээ энэ бүтээмжийн байгууллага нь өнгөрсөн жил Азийн бүтээмжийн байгууллагын том дарга нар нь ирчээд надтай уулзахдаа Монгол улсын бүтээмжийн байгууллага 20 жилийн өмнөх байдал дээр буцаад очлоо гэсэн. Нэг усандаа гэр бүлийн хувийн байгууллага хувирсан байдаг. Гэтэл бүтээмжийн хөдөлгөөн бол орон даяар явах ёстой хөдөлгөөн. Энийг яг мэрэгжлийн сургалтын байгууллагууд өөрийнхөө програм дотор суулгаад явах ёстой. Энэ том асуудал орхигдсан байгаа нэгдүгээр. Хоёрдугаар тэр эхэнд ярьжсэн нэг залуу ярьсан. Ер нь мэдлэгтэй чадaltaй хүн болгохоос илүү хүн болгох гэж нэг асуудал вэ гэж. Энэ бол нөгөөх ёс зүйн сахилга бат энэ хамаг юмыг багтаасан их том програм. Энэ програмыг энэ мэрэгжлийн сургалтын байгууллагууд бүр програмдаа суулгах хэрэгтэй болно. Тэгэхээр одоо тэр хүний асууж ирсэн мэрэгжлийн боловсрол сургалтын хууль байгуулагчнаас хойш батлагчнаас хойш ямар үр дүн гарваа гэдээ асуусан одоо хүртэлхийн хариулсангүй. Тэгэхээр үр дүн гарлаа. Гэхдээ нэг зүйл үлдчихлээ. Хувийн хөвшлэл төртөө түншлэх тэр асуудал нь үлдсэн байна. Одоо хувийнхнийг энэ асуудал татаж оруулж байж ерөөсөө энэ техник мэргэжлийн сургуулиудыг хувийнх нь доор хаяж 60%, улсынх нь адагдлаад 40% байж тэгээд тэр хамгийн чадaltaй тэр сургаж байгаа байгууллагуудын дэмжиж байж бид энэ хэсэг асуудлыг шийдэх юм аа. Тэгэхээр зөвхөн мэрэгжлийн боловсрол сургалтын хууль батлагснаар мэрэгжлийн боловсролын агентлаг батлагснаар тэгээд 2-3 яам хоорондоо бодлогоо үе гэж хэлээд хаях юм бол энэ зах зээлийг бид гүйцэхгүй. Тэгэхээр хамгийн гол түлхүүр тэр бодлогын түлхүүр нь хаана байх ёстой вэ гэвэл төр хувийн хөвслийн түншлэлийн хүрээнд мэрэгжлийн сургалтын байгууллагуудыг дэмжиж оруулж ирж байжлын асуудал шийдэх нь гэж ярих гэдэг. За баярлалаа. Ганхад сайдын яриг үргэлжлэн хариулт өргүүлж өдрөө ЭДБ-ийн зөвлөх асуусан. Энэ хууль бодсон ямар импакт болсон бэ? Мөн л дээ бодлогын ямар бүтц бий болсныг ярмааргүй мөн хөдөө аж ахуйн багшийн асуулт саналд нэг хариулт өгье гэж бодсон. Урд нь бид нар сургалтын хөтөлбөр програмыг яам юм уу агентлаг боловсруулсан. Энэ бол бойсон. Одоо бид нар ямар шат руу ороод ирсэн мөхөр ажил олгогч чинь гагнуурчин дээр жишээ авчих. Монгол улсын мундаг шилдэг 10 гагнуурчин сууж агаад
ажлын сургалтын хөтөлбөрөө хамтран хийдэг болсон. Тэр сургалтын хөтөлбөрийн дагуу бид нэр сургалтаа явуулна. Тэгэхээр бол нөгөө эрэлтэд нийцүүлсэн гэдэг рүү явж байгаа. Энэ бол хамгийн том дэвшлээ. Тэнд бол эхний шатанд явсан ба бидний оюу толгой компани хөрөнгө оруулалтаар 18 мэрэгчлээ Монголд анхны удаа чадамжаас суурилсан сургалтын тогтолцооны шил анхны гараа буюу ажил олгочдын өөрийнх нь хүссэн хүлээгээд байгаа тэр хүний захиалгыг ажил олгочоос суулгачаад ажлын зураглал гаргаад тэрийн сургалтанд оруулж байгаа. Энэ бол эхний ээлжийн яваад энэ 9 сараас шинэ явна тэгээд 1 жилийн дараа анхны төгсөгчд гарнаа. Тэгэхээр бол энэ нөгөө ажил олгочд олгодгүй хүмүүс гарч ирэх юм. Энэ хуулийн маань хамгийн үндсэн концепцийг амьдруулж байгаа юм эндээс эхэлж байгаа юм аа. За манай дуусхий. Тэгээд энэ эдийн засгийн форум гэдэг нь ямар нэг шийдвэр гаргадаг байгууллага биш. Бүгдөө цуглаад асуудлаа ярилцаад бас нэг гарц хайх талын ямар ч үсэн асуудалтай танилцах тийм ээ гарцыг бий болгох ийм л ач холбогдолтой хурал тэгээд ямар ч үсэн мэдээлэлээр бие биенээ толгоогоо цэнгэлээд бодит байдлаа танилцсны үр дүнд одоо жилийн дараа бас нэг өөрчлөлт гарах байх гэж найдаж байна. Тэгээд өнөөдөр энэ хуралд оролцсон та бүхэнд баярлалаа. Баяртай. Дараагийн жил хүртэл баяртай.